Сайн байцгаана уу? Намайг Саяны Баццэг гэдэг. Би 2012 онд Дорнод дээд сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр төгссөн. 2013 онд Дорнод аймгийн Баян улс орны хүүхдийн цэцэрлэгт бүлгийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан бол хүүхдэд их хайртай болохоор ойр дотны хүмүүс намайг цэцэрлэгийн багш болгоош гэсэн яриа анхс надад сэтгэл төрүүлсэн. Тэр үгэнд нь урамшиж цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон. Цэцэрлэгийн багш нь сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хөгжлийн суурийг тавьж өгдөг. Миний хувьд хүүхдийн хэл ярианы хөгжилд төлөвлөгөө анхаарч бусдад өөрийгөө илэрхийлэх, ярих чадварыг нь дэмжиж бүлгийн хүүхдийнхээ дунд бяцхан илтгэж, үлгэрч хүүхэд гайхамшиг жижигхэн хүмүүс зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, бусдад ойлгосон зүйлээ өөрийн үгээр ярих, бусдын асуултыг ойлгож хариулах зэрэг чадвар ахиц гарган ажиллаж байна. Бяцхан суралцагч Сөхөлтийн бэлгүүтэй маань Дорнод аймагт зохион явагдсан уран жиргээ 2025 уран уншихын уралдаанд тэргүүн байр эзэлж, улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулсан зэрэг амжилтыг үзүүлсэн. Бүлгийн хүүхдийнхээ сэтгэн бодох, ээжээ хүлээх, дүрм журмыг баримтлах зэрэг нийгэмшвийн чадваруудыг хөгжүүлэх зорилгоор даамны дугуйлан хичээлүүлэн ажилладаг. Дорнод аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын байгаль нийгмийн орчин мэргэжлийн багш нарын бүлэгт гишүүнээр ажилладаг. Мэргэжлийн багш нарын бүлгийн сайн туршлага болох үйл ажиллагаатнуудыг өөрийн цэцэрлэгийн багш нарт түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийнхээ бэлтгэдүүлгийн мэргэжлийн багш нарын бүлгийн ахлагчаар ажиллаж, нээлттэй хичээлийг 2 удаа зааж, өөрийн туршлагаа бусад багш нартаа түгээн дэлгэрүүлсэн. Ажиллаж байгаа хугацаанд хоригдлуулсан туршлагаа бусдад хуваалцахаар энэхүү уралдаанд оролцож байна. Уралдаанд оролцож байгаа нийт багш нартаа амжилт хүсье.